Эртээ урдын цаг цаа эртээ урдын нь цаашаа байгаа вдэ. Нэгэн шамирсан хөгшин багш амьдран суудаг байж тэрээр өдөр хоногийн хийцгүй рилс үзэж, эсвэл порно үзэж, эсвэл тэнгэр рүү шилтэж өнгөрөөдөг байж. Цаг цагаараа байдаггүй, цаглаг хөхөөрөө байдаггүй гэдгийг орчин хорвогийн зам ёсоор тэрээр өтөл насаа мэдээд нэг ил мэдхэд хөгшин төгцөг болчээ. Баавж босхоо байж. Арган барсан өвгөн багш яах вэ гэж бодож ийшээ нэг очиж ямар нэгэн арга замыг одоо гин. Тэрээр яваад байлаа. Яваад л баялаа. Яах вэ байц. Яагаад ч нэг л арга нь олддоггүй шүү. Яавал баава босгох вэ гэд хайгаад л байж. Явсаар байгаад нэгэн сайхан нутагт ирж тэнд яаж игээд нэг жалганы майхангаа босгоод тэндээс хааж эхлэж ёо зааж гараа нэг л болж өгдөг шүү. Зааж гараа өөр юм бод. Бандаж аач. Яг шаардлаа. Ямар лазрын өглөө вэ чинь? Миний бандаж гарсан юм байна уу? Би чамд баав гэж хэлсэн шүү дээ. Яг шаардаж өглөө. Бандаж аач. Бандаж авах хэрэгтэй. Хүй болооч. Амнаас чинь битүү арих биз та. Сингэнж ш. За хуцаатай биз та. Бандаж. Миний бандаж аав нь гол нь. Хүш тийш нэг шар тайлхан байх шиг байна лөө. Миний бандаж. Чиний бандаж аваа шараа тайлбар бүгдээрээ. Бажгаа эндээс нэг баас нүртэй тах юм. Юу нүртэй шаач юу? Тэвш авч үзье бүгдээрээ. Нэг эвгүй юм байх шиг шүү. Юм ийж өгдөг шар тайлхан байгаа чинь билүү? Нэг хоёр зааж чараа өөр юм бодно шүү. Бажгаа буух гад шүү. Зааж чараа буулахгүй шүү. Хөөх тэр ах юу хийж байгаа юм бол? Тэр өвөг хараа. Ой, яг тавих гэж ах чинь. Арай тавьж амжсангүй шүү. За нааш сайн өөхтүүдээ. Яг нааш суус ясаа шаацсан өөхтүүд юм уу да битүү ариг ханхалж байх чинь. Ахт нэг 100 г байгаа. Ах нь сайн хүн шүү. Тэр яах вэ? Та чинь дүнгийн цаа юу хийжсэн бэ? Гэхдээ юу хийх гэж сая ном уншаал ингээл нэг яах вэ дээр үе дурсаад нэг хальт нэг ном уншаад яаж хичээл заах вэ гэд би багш юм л да багш хүн байхгүй юу? Та нар мэднэ үстэй ер нь бол багш хүн гэдэг чинь их буянтай тэгээд бурхны шавь тэгээд ер нь та бүхэндээ юм заадаг хүнийг багш гэдэг юм шүү дээ. Та бүхэн ч гэсэн одоо өчтөр уусан юм чинь өнөөдөртөө бол за битээ хотлаа шаагаад тэр яах вэ? Танаас нэг асуух зүйл байна. Үгүй чи том хүнтэй тэгж харьцаж болохгүй. Ямар ч байсан одоо яг би та бүхэндээ хичээл заах гал ингээ явж байгаа байхгүй юу? Та нар нь хідүүлээ юм бэ? Өчтөр хідэн шилийг уусан яг. Хүй. Өдөж хідэн шилийг гэдэг чи юу гэсэн үг вэ? Бурхан минь ээ. Чи чинь тоо мэддэггүй эргөө пицта юм уу да? Хідэн шилийг ууснаа мэддэггүй. Тийм тэнэг пицта бас байдаг юм уу? Үгүй. Та нар ч одоо юу тоолж мэддэггүй юу? Өчтөр хідэн шалаа. Чи нэмээдсэн штэ. Үгүй. Хараад хад мэдхгүй л царай да харагдаж байна. За одоо энэ хідэн шилийг ууснаа мэдхгүй бол одоо би та нар тоол зааж өгье да. Тэгэхээр одоо намайг дагаад байна. Хөөе та бид нар тоол сурах юм бол нэг шар тайлах юм өгөх үү? Дотрыг дэлбэрлээ. Бүр амар шаардж байна. Яг өглөө. Үгүй яг болж байна. Яг та нар үнэхээр өөрсдөө сайн тоо сураад үнэхээр ингээд яг миний хэлснээр хийх юм бол та нарт яг шар тайлах юм яг би гаргаж өгч болно. Тэ. Биш хэдүүлээ нийлж байгаа ганц шар тайлах юм авчидгүү. Тэр тоомоо гэдэг юм сурчаач. Ойлгож байна уу та нар? Хоорондоо юу шивнээд байгаа хулгайч үү? Шулж хийгээ шаагаадах юм. Битээ хөлийгээд байгаарай. Энэ эвгүй биста биш үү? Үгүй зүгээр яваад үзье. Шар тайлах юм олдож магадгүй шүү дээ. За зүгээр наашраа маргааш өглөө бижин байж заа юу те. Битээ тэгээ тэсгүй тэрүүх хооронд уурчаарай пиццанараа. За ойлголоо. Би энэхээс айгаад байна. Тэр боон босцсон байж та боон босчиж. Ингээд нэгэн өдөр өнгөрөөд шөнийн саран гэрэлтжээ. За хэнийг нь харж саах вэ? Хэнийг нь харах вэ? 1 2 хундаг, 3 хундаг, 4 хундаг, 5 хундаг, 6 хундаг, 7 хундаг, 8 хундаг, 9 хундаг, 10 хундаг. За ингэж болохгүй хөөхтүүд минь. Эн чин тоо шүү дээ. Юу хундаг болоо явчихаа та нар ч одоо. За одоо болно. Маргааш өглөө ирлээ. Ставай чараа. Яа.